Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр төрх эд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг олсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн prompt таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан custom GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. Өнөөдөр та нартай 2024 оны Ordinary Angels буюу эгэлжирийн сахиусан тэнгүүд гэх нэртэй бодиоблаас сэдвэлсэн сэтгэл дулаацуулам гайхалтай нэгэн бүтээлийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эргэл зэгцүүлгүйгээр заавал үзэх ёстой кинонуудын нэг юм шүү. Бод амьдрал дээрх гайхамшигыг чухам эгэлжирийн хүмүүс бүтээд гэдгийг зүрхэн төрөл ойлгуулах энэхүү киноны ертөнцөөр хамтдаа ээлцгаая. Энэ түүх маань Америк нэгдсэн улсын Кентаки муж Луисвилл хотын нэгэн эмнэлэгт Эд Шмидт гэх залуу болон түүний эхнэр Треза нар шинэхэн төрсөн охиноо үлгийдэн авч уугаар эхэлнэ. Тэд охиндоо Мишель гэх нэр хайрлах ба Мишель гэдэг нь Бурханаас илгээсэн бэлэг гэсэн утгатай аж. Үнэхээр л Бурханаас илгээсэн бэлэг юм да. Тэднийг инхүү баярт мөчөө хуваалцаад байж байхад гинтхэн нэгэн сөүлөгч орж ирээд эхнэрийнх нь цусны даралт унж байгаа талаар таагүй мэдээд болов. 5 жилийн дараа 1993 Эд Шмидт дахиад л эмнэлэгт тун ихээр цөхөрсөн байдалтай эмнэлгийн орон дээр ухаангүй хөвтөх эхнэрийнхээ дэргэд сууж байгаа харагдана. Совилогч Эдэд эхнэрийг нь 50 нойрсуулах цаг болсныг дуулгалаа. Нүдэндээ дүүрэн нулимстай нөхөр нь эхнэр Терезадаа хандан хэлж байгаа. Чи минь санаа амар 50 нойрстой. Би хоёр охиноо сайн харж хандах болно. Хэмээн хэлсний дараа Тереза сүүлчийн амьсгалаа гаргаж Эд Шмидт ч одоо үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууд автав. Үзэг солигдоход киноны маань бас нэгэн гол дүр болох Шерон Стивенс гэх эмэгтэйг харуулах ба тэрээр мөн Кентаки мужийн Луисвилл хотод ажил төрдөг юмсанжээ. Энэ удаа тэрээр дотны найз Рози хамтаар шөнийн цэнгэний газарт архитан цогтурах гэчиг бол утгаар нь үзүүлж нарийн зэнгэж байгаа харагдана. Гэхдээ найз Роз нь бол Шероныг илт архин толгоогоо мэдүүлээд байгаад нь санаа зовж анхааруулдаг ч гэсэн Шерон түүний хэлхийг нэг их авч хэлцээд байгаа юм бол байсангүй. Сүүлдээ бүр баарны текэн дээр гарч бүжиглж байгаад хөл алдан унаж мунаад толгоогоо юм хүмд хүчтэй цохиож юу ч болоод байгаа юм бүү. Дэлб шоудсны дараа маргааш өглөө болоход Шерон арай гэж нэг юм амьд мэд сэрээд угаалгын өрөөнд орж нүрээ хүүтэн усаар шавшлаа. Толь руу хартал тухан дээр нь юм зүсгдсэн шарх байгааг олж хардаг ба яаж яваад юм болсноо огт санахгүй. Тэгээд шартаж өгөх гэж байгаа хүн чинь хөргөчнөөс жүржийн шүүс гаргаад уухнуу гэтэл дээрээс нь цагаан ирэх нэмчиж байх шиг шараа тайлхтаа хүртэл арих байх юм баху. Төдөөдлгөө түүний найз Роуз нь түүнийг зочны өрөөнд хүлээгээ сууж байгааг анзаарлаа. Өчигдөр оройных нь хамаг асуудлыг бодвол энэ найз нь л зохицуулжтэй. Роуз гэхдээ хүний найз юм гэсэндээ Шеронд хандаж архинаас гарах эмчилгээнд явах талаар сануулж амхандаа туслах гэдэл үз тараад байгаа болтой өрхий. Эцэст нэг нь түүнийгээ ятгаж дөнгөх шиг болов. Эхэндээ дургүй байсан ч нөгөө Шерон чинь овооны юм архины донтолтойгоо тэмцэхээр дэмжлэгийн бүлгэнд яваад очлоо. Гэвч мань хүн тэрийтэйгээ нээх уусаж чадлагүй улмаар өөрийгөө би архичин биш идэр гэж худлаа хэлэнгүүтээ нөгөө газараасаа гар авчив. Яамар ч юм дээ энэ нөхрийг одоо. Дэмжлэгийн бүлгээс болцсны дараа тэрээр замдаа таарсан дэлгүүрээр орж хэд хэдэн лаастай шар ариг худалдан авахар шийддэг. Гаасан дээр төлбөр их зураа тэрээр орон нутгийн сонины нэгэн нийтлийг олж хардаг. Тэр нийтлэлт нэг гэж байгаа. Ээжээсээ хагацаад удаагүй байгаа 5 настай охин Мишель цөсний сувгийн битүүрэлтэй гэж онцлогдлоо. Мишелийн энэ ховор өвчнийг зөвхөн элэг шилжүүлэн суулгах замаар эмчлэх боломжтой бөгөөд бага насны хүүхэд тохирох донор олох хүртэл 2 жил хагасын хугацаа шаарддаг. Энэ бим гарагт түүний ээжийн оршуулгын ёслолыг сүмд үлдэн хэмээн дөрцсөн байв. Энэ мэдээг уншсан Шероны хамаг анхаарал 5 настай бяцхан охин руу чиглэж огт танихгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар түүнд туслах ёстой юм шиг тун учир битүүлэг мэдрэмж түүний сэтгэлийг бүрхэн ав. Нөгөө талд бэлэвсэрч хоцорсон Эд Шмидт залуу маань хоёр охины хамтаар эхнэрийнхээ оршуулганд явах гээд бэлдэж байлаа. Гэтэл яг энэ үеэр нь бага охин Мишелийнх нь гар дээр тууралт ус загтнаад эхлэх нь тэр. За нөгөө Шерон ихч маань эцэст нь сүмд болж Терезагийн оршуулганд оролцохоор шийдлээ. Энэ түүний хувьд Эд Шмидтийн гэр бүлтэй холбоо тогтоох эхлэл байсан юм. Ёслолын дараа Шерон ээжтэйгээ салах ёс хийж буй бяцхан охид болох Мишель Эшли нартай ярилцаж маш богино хугацаанд дотносоо дамжлаа шүү. Харин Эд Шмидт хизээч өмнө харж байгаагүй танихгүй хүн хүүхдүүдтэй нь учир зүггүй яриа хөрөө үүсгэж байсан тул нэлийн болгоомжж байгаа харагдана. Эцэст нь Шерон Эд Шмидтэд хандан хэлж байгаа. Би талигчтай ямар нэг хамааралгүй зүгээр л сонины мэдээнээс хараад оршуулгын ёсод ирэхээр шийдсэн юм а хэмээн үнэн хэлдэг. Үйл явдлын дараа Шерон найз Розийн хамтаар үсчин салонд ажиллаж байхдаа Терезагийн оршуулганд очсон тухайгаа хэлж дөнгөж 5 настайтай хүн өвчнөр онцлогдож дээрээс нь ээжээсээ хагацаад удаагүй авгаа бяцхан Мишель туслах чин хүсэл эрмэлзэлтэй болсноо хуваалцлаа. Эд Шмидтийн гэр бүлийн хувьд талигаа чихнэр Терезагийн эмчилгээний зардлаас болж аль хэдийн санхүүгийн хувьд туйлдсан байгааг мэдсэн тул Шерон инхүү Мишель охины эмчилгээний зардал туслах зорилгоор хандив цуглуулахаар эргэлт буцалгүй шийдсэн юм а. Сүүлд архин толгоогоо мэдүүлээд байсныг эс тооцвол энийгч маань сэтгэл дотроо бас сахиусан тэнгэр юм биш үү. Хоёр охины аавын хувьд тэрээр айлуудын байшингийн дээвэр засдаг. За ер нь бол барилгын чиглэлийн мэрэгчлэн хүн болж таардаг. Нэг өдөр түүнийг ажил дээрээ байх үед тэнгэр харанхуулж хүчтэй салхи тэгдэг шинжтэй болоод ирлээ шүү. Радиогоор хар салхи ортож байгааг анхааруулах ба Кентаки мужийн орсон суугчдыг байшингийнхаа подвол хорогдохыг сануулж эхлэв. Эд Шмидт яран гэртээ ортол түүний ээж Барбара нь хүүхдүүдийг харж байлаа. Улмаар хар салхины үеэр Эд Шмидтийн гэр бүл зойрын давхартай хорогдож Эд ч одоо цаг нөхцөөгийн тулд
тулд октоудаа үлгэрийн ном уншиж өгөв. Гэтэл Эд гинтгэл бага охин Мишелийн нүдэнд нь шар туяа тогтсон байгааг олж хардгаа. Шуурга шурж байсан ч охиныхоо амнасанд эрсдэл учрах уу гэж айсандаа Эд Мишелийг аваад эмнэлэг рүү зүглэхээр шийдэв. Шуурга сүрэн байж эмнэлэг рүү давхиад очтол эмчнэр Мишелд яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагатай юм анхааруулах нь тэр. Хэрвээ яаралтай мэс засал хийхгүй бол охины амьд явах хугацаа нь 1 жилээс хэтэрхээргүй болсон байлаа. Үүнээс гадна Мишель элэгний донор шаардлагатай байгаа өвчнүүдийн жагсаалтын 6-ад бичигдсэн байгаа бөгөөд хүлээлгийн дундаж хугацаа нь ихэд 2 жилээс давдаг байв. Эд Шмидтийн хувьд энэхүү аимшигт бүдээнээс гадна төлөгдөг байгаа олон тооны эмнэлгийн нэхэмжлийг атгахсаар эмнэлгээс гарлаа. Түүнд эрүүл мэндийн даатгал байхгүй нь дээр талиг чихнэрийнх нь эмчилгээний үр төлбөрөөс болж хэд хэдэн кредит карт нь хаагдсан байв. Энэ зур Шерон эгч маань Мишель охин туслахын тулд салонд тусгай урамшуул зарлаж хандив цуглуулах айныг өрнүүлээд эхэлжээ. Тэрээр олон үйлчлэгч татаж чадсанаар салонч хүнээр дүрчхөл хөдөлгөөн нэлээд ихсэх болов. Улмаар манигч хандивт $3,254 $1 цуглуулж чадлаа. Үүнтэй зэрэгцэн Шероны зүрхний анд рөөзч түүнийг арх ух зуршлаа болчих гэж сануулсаар л байв. Дараагийн өдөр нь Шерон хандивын мөнгө бариад Эдийн гэрт давхиад очлоо. Эд яжжитл Шероныг хараад зайгаа барих гэж үздэгч охтын эмээ Барбара Шероны сайхан сэтгэл талархаж бүр оройн хоол хамт эцгээ хэмээн гэртээ өрөх ба цөхрөнгөө барж буй хүүгийн хөдлөө залбирсан хариу юм бэ гэд жухан баярлж байва. Хоолны үеэр Шерон тэднийд байх овоорсон их эмнэлгийн төлбөрийн нэхэмжлүүдийг анзаарсан ч тэр талаар юм дуурсангүй. Түүнийг явах үеэр Эд хандивын мөнгө цуглуулж өгсөнд бас ив хавгүйхан ч гэсэн талархлаа илэрхийлдэг ч хөндөргсөн шинжтэй хэвээр л байлаа. Маргааш өглөө Шерон өөрийгөө Эдийн хувийн нэгтлэн бодогч байна гэж худлаа хэлэнгүүтээ эмнэлрүү залгаж Эд Шмидтийн нийт эмнэлгийн өрн $432,000 төрснийг мэдж авдаг. Гэхдээ тэгээд $432,000 гэдэг чинь өрх толгойсон аавын хувьд баг төсөөлхийн аргагүй их мөнгө шүү дээ. Энэ хүүхдэн сонсоод баламгцсандаа Шерон эгч маань шууд Эдийн гэрт очиж энэхүү бодитдун Эдийн улаан нүрлөнд харж байгаад хэлж өгдөг ба Эд чоширдон дуугаа ороож Шеронч тэр хаваар хөглөх нэхэмжлүүдийг нэгвчлэн ангилж эхэллээ. Хамгийн их түнтэй $400,000 нэхэмжлэх гэхэд л Терезагийн сүүлийн эмчилгээний үлдсэн төлбөр байв. Шерон эгч гоо Эдийн санхүүгийн байдлыг тогтворжуулах тал дээр хэд хэдэн арга санал болгоно. Эд түүнийг хувийн хэрэгт нь хэд туршид үрж байна хэмээн дургуутсах боловч Шерон бол энэ бүхнийг Мишелийн төлөө хийж байна хэмээн түүний бардам зантай тас зүрэн шүү дээ. Шерон өөрийгөө тодорхойлохдоо 4 жижиг бизнесийг 20 жилийн турш удирдсан туршлагатай санхүүг хэрхэн зохицуулахаа сайн мэддэг дэргээд ер нь өөрт нь эргэлзэх зүйлгүйгээр итгэх хэрэгтэй хэмээн ойлгож дөнгөдөг. Удалгүй Эд машинтайгаа ойр орчмын хорооллуудаар явж хар салхинд цүүдсэн байшингийн дээврүүдийг ажиглаад нэгэн дүгнэлтэнд хүрдэгэ. Ерөнхийдөө түүний хувьд энэ сүрэл нь нэг талаараа боломж болж хувирв. Дээврийн засварчны ур чадвар олон жилийн туршлага нь уг масс сэргэн босголтод гарцаагүй хэрэг болно гэдгийг тэр ухаарсан юм. Маргааш нь Шерон эгч Мишель Эшлийн нарт бэлэг бэлдээ дахиад л Эдийн гэрт хүрээд ирлээ. Эд ч одоо хувийн санхүүгийн коуч болсон Шеронд хар салхины улмаас дээврийн засварын эрэлт ихсэн тул өөрийн гэсэн засварын компани ажлаа эхлүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулснаа хаваалцав. Шерон эгч Эдийн бичсэн танилцуулгыг харамгацаа илүү сайжруулах хэрэгтэйг онцолж зурнаас л эхлээд инээмсэглсэн байх хэрэгтэй. Бичиг баримтаа илүү цэгцтэй болох шаардлагатай гэдэл чухам хэрэгтэй зүйлүүдийг хэлж өгч байгаа юм. Зургийг авч өгөхдөл Эд гэдэг хүн маань жигнэсээ инээмсэглэж чаддгүй ба Шерон ч түүний охтуудаас аавыгаа хөгжөөхийг гуйж охтуудынхаа тусламжтайгаар Эд эцэст нэг юм чин сэтгэлээсээ инээмсэглэн зургаа татуулсан байдаг. Өөр зогсонгүй Шерон эгч Эдтэй хамт нөгөө дээврийн компани шалгаруулж авах ажлын уулзалтанд очлоо. Эд угаасаа үгдүү цөөнтэй хүн тул Шерон түүний өмнөөс танилцуулж гарна шүү дээ. Танах Эдийг сонгох хэрэгтэй. Бус том компаниуд яг ижил ажил дээр өчнөө илүү төлбөр тооцож авна. Харин энэ нөхөр бол маш уутгартай хүн. Өчнөө олон жил энэ ажлаа яг тууштай хийж ирсэн. Хамгийн гол нь маш их туршлагатай гэсэн үг. Тиймээс тэр бол танаа төгс тохирох хүн гэж мэгээд нилуунаас шулуун дээр гихчээр баг энэ чамар юм уу дүү. Түүний зөвлөгөө дэмжлэгийн ачаар Эд шууд энэ ажлыг авч чадсан гэж байгаа. Ядаж байгаа тэр хотод 100 орчим айлын дээвэр сүйдсэн байх ба эхний ээлжинд 50 дээврийг нь хариуцах боломжтой өгөхөд Шерон шууд Эдийн өмнөөс тим гэж хэлээ ажиллаа. Одоо өнгөрсөө. Эд Шеронд хандж байгаа. Би тэгэхэр чинь одоо жирийн үеигээс 4-5 дахин ачаалттай ажиллах нь байна шүү дээ. Хэмээн гомдлоход Шерон их чингэж байгаа. Эхлээд заа гэж хэлсэн байхад дараа нь яаж хийж байгаа дарааг нь олж таарна гэж авд юм да. Бас сонирхолтой философтой юм шүү. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийх гэж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн параметрээр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоход хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүст зориулсан ийм хичээл байгаа.
Тэгэхээр та бүхэн энэ дөрвөн хичээлийг задлан цагийн маань сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент хөрвүүлээд үзээрэй. За энэ явдлын дараа Эдмэн шинэ ажилдаа хамаг бүхнээ зориулж хичээнгүлэн ажиллаж эхлэх бол Шерон хотын өнцөг болон бүрээр улаан эрхтэл явж Мишель охины эмчилгээний зардал үргэлжлүүлэн хандив цуглуулсаар л байлаа. Нэг өдөр Эдийн арыг даадаг ээж Барбараа шагаагаа гэмтэж яалтчгүй эдний гэрийн ажилд нэмэлт тусламж хэрэгтэй болдгоо. Мэдээж Шерон нэгчмэн тэнд л хамгийн түрүүнд сайн дураараа туслахаар очсон байлаа. Эдийг орой гэртээ иртэл Шерон Терезагийн хуучин гоо сайхны будгийг ашиглан охтын нүр амыг нь будаад хамтдаа хөвгөлтөн байдаг ба уламжлалсоор Эд дахиад л Шерон рүү ширэн үгс чулуудаж бохомдож байгаа нь харагдана. Хөөхий Шерон амхандаа охтын сэтгэлийг сэргээхийг хүснээ тайлбарлан уучлахгүйсаар тэднийхээс гараад яв. Ер нь бол Эдийн хэлсэн үгс Шероны сэтгэлийг шархлуулжээ. Гэхдээ нэр нь Шерон нэгчмэн ганц бие ээж бөгөөд бас л нас бие төрсэн Дерек гэх хүүтэй гэж байгаа. Тэрээр энэ явдлын дараа сэтгэлээр унаж хүүтэйгээ уулзахаар ажил дээр нь яваад очтол нөгөө хүн харин ээжтэй маш хүүтэн хандаж огт нүр өгсөнгүй. Бага наснд нь олигтой хайрлаж халамжилж өсгөөгүй арх тарс гэж явцдаг байснаас болсон юм уу да. Энэ хүү ер нь ээжтэй нэлийн гомдож явдаг төдийгүй өдий олон жил ээжтэйгээ уулзахаас зайлсхийсэн хэвээр л байгаа л дээ. Шерон амхандаа л өөрийгөө өөрчлөгдөж байгаа талаар мөн хүнд өвчтөе бяцхан охин Мишель туслахыг хичээж байгаа талаараа сонь сайхан болгож хуваалцах гатал хүн юу гэж хэлсэн гэж бодно. Тэр охины өмнөөс би харамсаж байна. Өвцөн болохоор нүш. Тэр хүн тань шиг хүнд найдаж байгаа гэж бодохоор бүр өрөвдчихлөө гэж авт юм да. Ийм зүрх зүсэм үг сонссон Шерон бүр мөсөн сэтгэлээр унаж хэдэн 7 хоногийн өмнө очиж исэн баарандаа буцаж очиод дахиад л ууж эхэлдэг. Харин тэр шөнө Мишель охинд гинтийн зоврилэрч гидсэн өвдөн тууралтанд тэсвэршгүй захтнаж уйлсаар гэрхнийгээ сандаргаад амжив. Айд сандарсан Эд охиноо яаралтай амьлаг түрхэхээс өөр юу ч хийж чадах үлээ. Маргааш өглөөрт Эд Шерон руу залгаж том охин ээжлийгээ сургууль төргөж өгөөч хэмээн тусламж хүслээ. Үүндээ эгч ээжлийн мөн эмнэлэг шүнийг өнгөрүүлсэн байваа. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрч олон удаагийн эмнэлгийн үзлэгийн дараа Шерон Эдийг ажлаа түр хойш тавиад өөртөө амралт олгож октодтой хамт байх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Эд ихэнхдээ эмнэлгийн төлбөр инээ тэрээгээд эргэлзэж байсан ч эцэст нь түүнтэй санал нэгдэв. Мэдээж эрүүл мэндийн огцом доройтож буй Мишелийн дэргэд аав нь ойр байх нь хамгийн чухал шүү дээ. Нэг харсан Эд Мишель ээжлийн Шерон дөрвөн маань тэшүүрийн талбайд очиод роликоор голгож мулгаад ойрын хэдэн сар үзээгүй баяр хөөргийг мэдэрлээ. Эд Шеронтой уулзах үеэрээ түүний гэр бүлийнхэн төлөө хийсэн бүхэн чин сэтгэлээсээ талархдаг. Сэтгэл нь хөдөлсөн Шерон ч мөн өөрийн амьдралын түүхээ хуваалцаад амжлаа. Нөхөр нь түүнийг хүүтэй орхин явсан тул тэрээр хүү Дерикээ өрх толгойлон өсгсөн ба энэ амьдралыг туулахын тулд мөн асар их зовлон амссан байж таардаг. Тэр өрөөнөө Шерон гэртээ очиод дахиад л архиа ууж уйлж унжин уламжлал ёсоор хүү Дерек рүүгээ залган төрсөн өдрийн минь төрглээ. Тэрээр өөрийгөө хизээч сайн ээж байж чадаагүй хэмээн байнгын харамсалтай явдаг ажээ. Маргааш өглөө Шерон хэвэн амьдралдаа иргэн орж Эдтэй очиулзаад нөгөө их үр ширээ дарахын тулд байшингаа зарж болох юм хэмээн санал тавилаа. Харамсалтай талигач ихнэр Терезагийнхэн дурсамжийг өгүүлэх цорын ганц байшингаа тэрээр яасан ч зарж чадахгүй хэмээн эрс татгалзав. Тэдэнд туслахаар хатуу шийдсэн Шероны хувьд энэ цорын ганц боломж төлбөр байгаагүй тул мань хүн тэдний үйлчлүүлдэг эмнэлгийн 3 том удирдлагатай биелжлэн уулзаж Битийн гэр бүлийн эмнэлгийн төлбөрийг бууруулах арга чарга байна уу? Та нарын хүүхд ийм байдалд орвол яах вэ гэд инээ тэрээгээд 9 шидээр нь ярьж үзлээ. Эхэнтэй удирдлагууд ч түүний хүсэлтийг үл тоомсорлож байлаа л да. $400,000 гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ бол хэдэн 10 жил хөдөлмөрлөж буй цуглуулах асар их мөнгө шүү дээ. Гэвч Шерны олон сарын тууштай хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч эцэст нь эмнэлгийн зүгээс Эд Шмидтийн гэр бүлийн $400,000 өрийг тэглэхэр зөвшөөрсөн юм а. Шерн аль биесээр $400,000 төлбөрөөс чөлөөсөн тухай баримтаа барин Эдийн гэр рүү яаран очлоо. Ямар гайхамшигыг бүтээсний Эд уулахад манерч ховорхон гардаг нулимсаа туслуулан уйлж асар их сэтгэлийн шаналлаас ангижирч хамаг нэнтэн дурсамжааг агуулах байшингаа зарах шаардлагагүй болсондоо туйлын ихээр баярлаж Шернд ч хязгааргүй ихээр талархаж байв. Ингэж бодохоор Шернийг чимээвээс яахан аргагүй далавчаа нуусан сагуусан тэнгэр биш гэж юу? Нэгэн орой Шерн охтыг харж үлгэр уншиж өгөө сууж байтал гинт Мишель охин цусаар буулжиж яаралтай эмнэлэгт хүргэгдвэ. Эмч нар Мишелийн эрүүл мэндэнд ноцтой эрсдэл орох магадлалтай тул элэг шилжүүлэн суулгах хүлээлгэн жагсаалтын хамгийн ихэнд оруулснаа авд нь мэдэгдлээ. Гэвч тэдэнд маш бага цаг хугацаа үлджээ. Хэрвээ тохирох донор олдохгүй бол хөөхий охинд ердөө 4-7 хоног л амьд явах хугацаа үлдсэн байв. Эмч донор олдох юм бол Небраска мужийн Омахо хотын тусгай эмнэлэгт хаалгаа хийх хэрэгтэй болно. Тиймээс яаралтай хувийн онгоц зохицуулах хэрэгтэй гэдгийг анхааруулхан дээр. Эд жимчийн хэлхийг сонсоод дахиад л бид яаж хувийн онгоц олохолж байна? Энд чинь боломжгүй нөхцөл байна шүү дээ гэд стресстэж эхлэх ба тэдний яриг сонсоод зогсож байсан Шерэнч түүнийг тайвшруулж би чамд онгоц олж өгөх болно санаа зовлтгүй хэмээн амладаг. Энэ хэсэгт ямар нэгэн асуудал бэрхшээл үүсгэхэд эхлээд боломжгүй талыг нь олж хардаг гутран үзэлтэй нэгэн мөн гаргалгаа шийдлийг заавал олно гэсэн хандлагатай өөдрөг үзэлтэй хүмүүсийн ялгааг маш тод харуулсан байгаа. Маргаашнаас нь эхлэн Шерэн хувийн онгоц эзэмшдэг орон нутгийн бизнес эрхлэгчтэй холбогдож хамаг учир явдлыг нэг нэгэнгүү тайлбарлан ятгах чадсанаар бүр 5-5% онгоц олж дөнгөдгөө. Гэвч түүний сэргэлэн зам бүтээлч байдал нь энэ түрүү зогссонгүй. Тэр орон нутгийн телевизүүрөө залгаж Мишелийн талаар нэвтрүүлгийг санал тавьдаг. Ингэснээр олон нийтийн анхаарлыг татаж донор олох явцыг хурцсах нэмэн найдсан байх л та. Телевизийн баг Эдийн гэрт ирээд зочны өрөөнд зураг авалтын бэлтгэл ажлаа хийж байх үеэр Эд гинт орж ирээд бохимдож тэнд байсан хамаг хүн амтныг жижигрүүлээд бүх камеруудыг унтраахыг шаардж идэг шүү. Тэрээр Шерон тандан өдийг хүртэл бидний төлөө хийж өгсөн бүхэн чинь хангалттай. Эмнэлгийн өр хаагдсанаас хойш бидэнд нэмэлт тандив цуглуулах шаардлага байхгүй гэж би хэлсэн шүү дээ. Гэтэл чи гэр бүлийн зовлон шаналлыг маань хамаг амтан зарлах гэлээ. Тэглээч охин маань өвчтөй хаад ийм олон танихгүй гэрт цуглуулад яаж байгаа юм? Ер нь энэ бүхнийг чи өөрийнхөө төлөө хийж байгаа үсттэй гэл амар уурлахын тэр.
Телевизийн багч тэднийхээс дурамчхан буцацгаав. Эд ажил руугаа буцан явах хэрэгтэй байсан тул тэр шөндөө Шерн октыг харж үлдэхэр болдог. Эдийн хотгошиг үгнүүд мэдээж Шернийг дахиад цогтруулахундаа хэрэглээд хүргэсэн байдаг. Тэр шөнө Эд оройтож ирэхэд Шерн хашаанд цогтоо тасарсан байтай ширээ дэрлэн унтжив. Эд түүнийг зөөлнөр сэрээгээд гэртээ харихыг хүслээ. Ер нь бол ийм байдалтай хүнийг октыгоо дэргэд байлгаж чадахгүй гэдгийг хатуухан хэлж байгаа юм. Шерн ч түүнээс уучлалгүйж өөрийнх нь архин дондох юмгийг төрсөн ээжээс нь угшилтаа гэдгийг хэлдэг. Шерний ээж нь ч гэсэн мөн ганц биеэр хүүхдээ өсгсөн ба Шерн хизээч гэр бүлийн таатай уур амьсгалыг мэдэрч чадаагүй байж. Хизээч ээжгийн хүн болохыг хүсээгүй ч эцэст нь өөрөө яг ижил хөв тавилтныг тоолж төрсөн хүүтэйгээ холбоо тасарсан талаараа ч мөн хэллээ. Одоо тэрээр өөрийгөө ямар ч үн цэнэгүй хүн мэдэрдэг болжээ. Ингэж амьдралын нухчаан төөрч бүдэлж явахдаа Мишель охинд тус үргэж чадвал өөрийгөө уучлж сайн хүн болж чадна гэдэгтээ итгэх сүүлчийн найдвар тээж байгаа талаарх үн сэтгэлээ Эд дуудлаа. Эд түүний байдлыг ойлгож өрөвддөг ч гэсэн хатуу байр суурьнаасаа буцалгүй Шернд такси дуудаж өгөөд гэрлүүнд буцаав. Тэр шөнөөс хойш хүн бүрл өөр өөрсдийн амьдралаа иргэн орцов. Шерн Розийн хамтаар салооны ажилдаа анхаарч бүр цаашлаад архин донцсон хүмүүсийн дэмжлэгийн бүлгийн уулзалтанд хүртэл тогтмол хоорогдож эхэлдэг. Эд айлуулга охинтойгоо хамт цагийг өнгөрөх гэж үздэгч Мишель охиных нь би өдөр ирэх тусамд орцоор л байлаа. Цус сарын өглөө орон нутгийн телевиз Мишелийн талаарх нэвтрүүлгийг цацлаа. Хэд хоногийн дараа Эд том охиноо дагуулan эхнэр Терезагаа оршуулсан газрыг нэргэв. Эшли аваасаа яагаад сүүлийн үед сүмд явах байсныг нь асууж арай бурхан дуурлаад байгаа юм биш үстэй хэмээн шалгаана. Энэ ярианы дараа Эд гэр бүлээ дагуулan сүмийн зул сарын цуглаанд хамрагдаж байгаа нь харагдав. 1994 оны 1 сарын 17 Луисвилл хотод хүчтэй цасан шуурга тэгдлээ. Тэр өдөр Эд нэгэн чухал дуудлага хүлээн авдаг ба энэ нь Мишель тохирох хэлний донор олдсон тухай байв. Зам маш аюултай байсан ч Эд охиноо машинаараа онгоц хөөрөх боломжтой газар руу хүргэж омоохороо нисгэр шийддэг. Тэрээр Шерн рүү залгаж Шернч тэр даруй Рөөз болон хувийн онгоцын эцэдтэй холбогдов. Рөөзийн гэр бүл жижиг бүсийн нисэх онгоцны буудлын руу хүрэх замыг зохицуулж Шернч нисэх буудлыг цасан шуурганы үеэр нээлэх талаас нь ятгаж байлаа. Эд Мишель хоёр гэрээсээ гарсан ч төдийлөн зам хороож чадлагүй машинтайгаа цасанд гаццгааваа. Яг энэ үед Эд охиныхоо төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутарч бараг л бууж өгөх тал руу орж байлаа. Нөгөө тал зөвхөрөнгөө барсан Шерн дахин телевиз рүү залгаж энэ удаа нисдэг тэргээр туслах боломжтой хүмүүсээс тусламж хүсгээр шийддэг. Шууд амжуултаар гарсан энэ хүн мэдээ нэг нисдэг тэрэгний нисгчийн сонор төрж тэрээр сайн дураараа бяцхан Мишель туслахаар болдгоо. За нөгөө талд цасанд гацсан Эд ятгахнаа нөгөө мис засал хийхээр түлээж юу эмнэлэг рүүгээ замын утаснаас холбоо ирж мис засалд орох боломжгүй болж байгаа талаараа дуулгуу юу гэтэл гэнтэл тал талаас нь гэрэл асаж улмаар агаарт нисдэг тэрэгний чимээ гарчвыг олж сонсгон тэрэ. Ингээд л тэр харилцаараа тавихын өмнө өөртөө итгэлтэйгээр бид төлөвсөн ёсоор хаалганд орохоор боллоо. Удахгүй наа чи нисэд очихвол нэмэн мэдэгдэв. Мөн тэдэнд туслахаар машинтай хүмүүс хүрээд ирэв. Энэ зур нутгийн иргэд зөвхөн зургт үзээд гараа өмгөө суулсангүй. Тал талаас нь олон 10 хүрз барьсан сайн дуурайхан цуглаж сүмийн гаднах талбай дээр нисдэг тэргийг газардуулах зорилгоор цас цэвэрлэж эхэллээ. Хамгийн гайхалтай нь тэр дунд Шерний хүү дээрийг чурч ирсэн байх ба тэрээр ээждээ хандан би яг үндэ таныг бяцхан охин туслахаар шийдсэн танд баяртай байна. Өдий хүртэл таны хэлгээсэн дууд мэс чи бүгдийг нь сонсч байсан шүү гэж хэлээд олон жил тустай амьдралтай байсан ээж хоёр маань баярын үлэмжтэйгээр дэврэлцгээв. Дээрик хүү эцэст нь ээжигээ уучлжээ. Төдөөдлгүй Эд Мишель хоёр сүмийн гадна ирэхэд битүү цасан шуурганы улмаас харагдах орчин маш муу байлаа. Нисдэг тэрэг буугцыгаа олох боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байх үеэр Мишелийн эгч Эшли өөрийн улаан алчуураа газар дэлгэн тавьдаг. Төвнийг харсан хүмүүс гэнт санаа авч өөрсдөө өмсчүү хувцас тайлж зэрэг оолсоор эцэст нь нисдэг тэрэг сүмийн талбайд газардах боломжтой болов. Тэр мөчид Эд Шмидтийн эхнэр нь тэнгэрээс тэдэнд туслаадж байгаа мэт маш гайхалтай мэдрэмж төрж охиноо нисдэг тэрэг рүү орууллаа. Мөн тэрээр тэндээс өөрхийнхөө өмнө Шерн дээр очиж өөрийн хүрмээ тайлж өмсүүлэхдээ түн тандан чиний дотоод дуулаа чинь буруу зүйл хийлээгүй. Чи зүгээр нэг зөв зүйл хийгээгүй. Чи бол тэр чигтэй гайхамшиг. Чин сэтгэлээсээ талархаж байна хэмээн уйлан хэлдэг. Шерн ч нулимстэй нүдээр Эд Мишель хоёрыг нисдэг тэргэндээ суугаад хөөрхийг харсаар хоцорлоо. Ер нь бол хот тосгоноор л гайхамшиг бүтээхэд гар бие оролцлоо доо. Удалгүй Мишель охины илэг шилжүүлэн суулгах мэс цасаад амжилттай болж аавынхаа хуруунаас атхан хэвтэх тэрээр нүдэнийд сэрснээр энэхүү кино маань өндөрлөдөг. Киноны ихэнд дүрдэж байсанчлан энэ бод явдлаас идвэсэн бүтээл өгөөд тэр цагаас хойш Мишель охин эрүүл сарвал өрсөн төрнөж хожим их сургуулаа төгсөн гэр бүлтэй болсон байдаг. Шерн нэгч энэ гэр бүлийнхээ нэгэн хэсэг болж Эдийн хамгийн дотны анд нэз болсон аж. Энэхүү гайхалтай дүүх нь бидэнд хүн хичнээн амьдралын ёроол руу унсан ч бүхнийг шинээр эхэлж өөрчлөгдөж хэн нэгний хувьд сахиус тэнгэр болж чадах хязгааргүй хүч чадал нөөц боломжтой гэдгийг сануулгах мэт жинхэнэ урам зориг өгч байгаа юм. Та бүхэн маань уг бүтээлийн талаар өөрсдийн сэтгэлээ бидэнтэй хуваалцаж лайк болон subscribe дараарай. Удахгүй сонирхолтой киногоор иргэн уулзцгаая. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture цэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа.